Улаан загалмайн нийгэмлэгээс идэвхтэн багш нараа чадваржуулах сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 60 орчим багш сурган хүмүүжүүлэгчид оролцлоо. Сургалтаар дамжуулан багш нарт гамшиг эрүүл мэнд, халамж, донор, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн талаарх мэдлэг мэдээллийг өгөх зорилготой гэлээ. Орхон аймгийн улаан загалмайн хороонд 43 дахь жилдээ орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. За Монголын улаан загалмайн нийгэмлэгийн үндсэн 4 хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. За тэр дундаа өнөөдөр бол хүүхд залуучуудын хөдөлгөөнийг идэвхтэн багш нарыг чадваржуулах сургалтыг зохион байгуулж байна. За энд Орхон аймагт үйл ажиллагаанд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн үндсэн хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлэхэд идэвх санаачлагтай оролцдог. Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл багш нар оролцож байна. За энэ сургалтаараа бид бүхэн улаан загалмайн гишүүн хүүхдүүдийн тангараг, урай одоо явуулах үйл ажиллагааны чиглэл болоод за үндсэн 9 үйл ажиллагааны чиглэлээр явуулах чиглэлийг өгч багш нарт мэдлэг олгох зорилготой сургалтыг зохион байгуулсан. За хүүхд залуучуудын хөдөлгөөн нь дотроо үндсэн 9 үйл ажиллагааны чиглэл байдаг. За тэр чиглэл нь болохоор үндсэн 4 хөтөлбөр буюу гамшиг эрүүл мэнд, халамж, за донорын чиглэлээр болон дох, за хүмүүнлэгийн манлайлал, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй гэх мэтчлэн үндсэн чиглэлүүдийг орон нутагт хэрэгжүүлэх зорилготойгоор багш нарыг одоо чадваржуулах сургалт. За ерөнхийдөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэж төрүүлсэн юм байна. Тэгэхээр Орхон аймагт идэвхтэй үйл ажиллагаанд оролцох сургуулиуд гэвэл ерөнхий боловсролын 1-р сургууль, за 4, 13, 14, 8, 20 болон ирээдүйн одод 7-р сургууль гэх мэтчлэн сургуулиуд. Улаан загалмайн хороо нь орон нутагт 43 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон нийгэмлэг юм. Үндсэн 4 хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байна.